Хүш ягаар олоолаа явж яах юм. Алив наашир хит хоног бүрт цаад зөндөө үлээлсэн шүү дээ. Та нар ч гэсэн ороод ирэх юм уу? Наашаа ороод хамтдаа үзье. Энэ Монголоос ирсэн ачааг үзэхээс өмнө бүгдээрэнд нь харах нэг зүйл байгаа. Эдгээр болохоор одоо миний хэрэгжилж байгаа арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд баггүй юу? Тэгэхээр бүгдээр өнөөдөр арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдийг хаяхыг нь хаяна. Яг тэгвэл би хэрэгэлсэн юмныхаа савлгаануудыг ерөөсөө хаядаггүй баггүй юу? Тэгээд за эдрээсээ өнөөдөр тэгвэл хаяхыг нь хаяад арьс арчилгааныхаа ширээг би гоо сайхны ширээ гэж хэлж чаддгүй маа. Арьс арчилгааныхаа ширээг бүгдээрээ хамтдаа гоё цэвэрлэе гэж бодсон. Эхлээд эндээс хамгийн түрүүнд хаях юм болно штэ. За ичи. Юугаар идрийг солих вэ гэдэг зүйлсүүдээ бүгдээрээ хайрцгаа задлаа заа эхлээд. Окей. За, би болохоор Кенгуру момыг ч одоо жил гарантай 2 жил рүүгээ ер нь бол орох гэж байна уугүй юу? Тэр хвцаа хэрглэж байгаа. Ер нь бол спирт ямар нэгэн химийн одоо агуулмж ерөөсөй байхгүй учраас миний арьсанд гоё тохирдгийг. За хамгийн ихнийх нь болохоор миний энэ дуртай маск заяа. Би энд бол нэлээд дуртай. Би дандаа л ер нь Instagram-ийнхаа сторинууд дээр бас хэлдэг. Энэ юм цайны модны маск гэхгүй юу? Тэгээ миний хамгийн дуртай маск. Ер нь бол. За энийг бол задлахгүй яг гэвэл энэ задлсан бэлэн байгаа учраас. За энэ миний хайртай тос. Одоо та нар сайн харж байгаа юм бол энд дэжтэй энэ тос 2 шиг байгаа заяа. 2 ширхэг. Тэгээд бүгдээр ингэ хэрэглээд ингэ дуусцсан. Гэ байхгүй. Гэт хэрэглээд дуусцсан хоёулангийн шууд. Би эндээс одоо ингээ 3 дахь саваа хэрэглэх гэж юм гэсэн үг. Яг харахгүй миний арьс нэлээд гоё тохирдог учраас ингээ 3 дахь саваа хэрэглэх гэж байгаа. Тэгээ Монголоос цагсаа. Энэ хоёр саваа харин хаях уу яах вэ? Би ингээд хэрэглэсэн юмныхаа савыг ер нь бол хаях дургүй төрлийн юм бохгүй юу? Гоё цуглуулаад байвал гоё юм шиг санагдаад байдгийг. Дууссан бүтээгдэхүүнүүдээ угаасаа хэрэглэх юм чинь шууд задлаад явчих. 3 дахь саваа хэрэглэж ин энэ тосноос. Батгшилтэй эсрэг тос аахгүй. Тэгээ миний нүр чинь нэлээд батг гарах гад батг гарах гад байдаг. Юу учраас арьс учраас энээсээ ерөнхийдөө бол тогтмол хэрглэж байгаа. Энэ хоёр болохоор байна штэ. Амны эвгүй үнэр дардаг, шүдний пааланг гимтээдэггүй амны цацлаг байхгүй. Гэтэ би энэ хоёрыг задлахгүй. Яагаад гэвэл миний өмнөх ерөөсө дуусаагүй одоо л би хэрглэж байгаа учраас энэ хоёроо задлахгүй үлдээчээ. Өмнөх маань энэ байна. Энэ ихгүй юу? Фокус нь тарж харагдаж байгаагүй. Энэ ингээд дуусаагүй байгаа учраас энэ хоёроо задлахгүй ингээд үлдээчих. Окей. Дараагийнх нь гэх юм бол энэ болохоор нөгөө сугны хөлс дарагч. Энэ бүр үнэхээр гоё заяа. Надад энэний хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ гэх тэгэнгүүт хувцсанд нөгөө юу оруулдаггүй, будаг оруулдаггүй, өнгө оруулдаггүй. Тэр нь нэлээд гоё таалагдсан. Юм сугны хөлс дарагчихгүй. За энэ хоёрыг бол зөв шууд энд нь ингээд тавьчихъя заяа. Дараагийнх нь штэ энэ болохоор шин заяа. Би энийг одоо анхудаа хэрэглэх гэж байгаа. Энэ юу вэ гэхээр нэг удаагийн салфетик. Би ер нь 10 жилээсээ хойш ахлах ангиасаа хойш баг ер нь гар нүрийн ачуур хэрэглээгүй баха. Дандаа юм салфетик хэрэглэж байгаа. Тэгээ Кенгуру момигийн яг энэ нэг удаагийн энэ гой салфетикийг бол анхудаа хэрэглэх гэж байна. Тэгээд энэ удаагийн Монголоос загсан хүргэлтэн дотор маань энэ гой нэг удаагийн салфетикийг хүрээд ирсэн байна. 160 ширхэгтэй гэж юм. 160 ширхэгтэй. Окей, баярлаа. Хүргэлтээ би сайн авсан шүү. За энийгээ ийшээ тавьчих зав тэр зур. Ийшээ тавьчих. За дараагийнх нь штэ. Энийг бол би задлахгүй. Яагаад гэвэл одоо надад хэрглэж байгаа байхгүй юу? Хэрглэж байгаа энэ байна. Би бол энийг бүр хамгийн анх би Кенгуру момоос баг яг энэ бүтээгдэхүүнийг хамгийн анхны худалдаа авалтаар авч ийсэн. Энэ ингээд усанд орохдоо гоё яг бие угаагч шиг бие угаачдаг байхгүй юу. Тэнгүүт арьсыг маш гоё нөө зөөлрүүлдэг. Ялангуяа гоё хоёр нөө булчин дээрээ биржгэртэй хүмүүст байх юм бол энийг хэрэглэх юм бол маш гоё гуйжуулалт болж өгдөг. Тэгээ амар гоё зөөлхөн байхгүй юу? Зөөлхөн. Тэгээ биеийг ерөөсө хуурайшуулдаггүй. Ер нь Кенгуру момигийн одоо бүтээгдэхүүнүүд ер нь биеийг нэг арьсыг ч хуурайшуулалт айгүй багтаа. Одоо жишээлбэл энэ мицеллер ус хүртэл өглөө би энүүгээр нөгөө арчаад гарчдаг байхгүй юу? Нүрээ угаахгүйгээр цэвэрлэхгүйгээр хөөсөөр цэвэрлэхгүйгээр тэгсэн мөртлөө арьсаа юм гоё чийгшүүлсэн юм шиг мэдрэмж өгдөг. За энэ
нүүр угаагч байна. Энэ ч гэсэн яг нэг тийм гоё чигшүүлсэн юм шиг мэдрэмж өгдөг. Энэ шинэ бүтээгдэхүүн байна. Энэ шинэ бүтээгдэхүүн. Ерөөсөө хэрэглэж үзээгүй сая шинээр гарч ирж байгаа байхгүй юу? Ийм нүүрний пад. Энэний гоё зааврыг дараа бүгдээрээ тухтай гоё уншнаа заяа. Та нар намайг энэ нарны тосонд ямар их хайртай гэж бодно. Бүр хайрлаад хөөе. Энэ одоо жишээлбэл яг Кенгуру момигийн өөр тос байгаа л да. Адилхан Кенгуру момигийн нарны тос, энэ ч гэсэн адилхан Кенгуру момигийн нарны тосоо эдгээр бүгдээрээ гоё. Гэхдээ олон дотроос яг энэ шүү гэдгийг одоо батлах нарны тос нь энэ ихгүй юу. Тэгээ би бүр энд үнэхээр хайртай. Ямар сандаа энд хоёр тос байх чинь л за энэ захаас маань 90 эртэл ядаж энэ тосоо бүр ингээд дуусгая гэд ингээд хэрэглээ сууж авах дээ. Энэ маань бол үнэхээр гоё нарны тос. Энийгөө шууд задлан яагаад гэвэл би шууд хэрэглэх учраас. Яг тийм байгаас тээ. 3 наснаас дээш хүүхэд угаасаа хэрэглэж болдог ийм нарны тос ахгүй. Би бүр энэ нарны тосондоо үнэхээр дуртай. Би гэрээхэндээ хүртэл энэ нарны тосыг хэрэглээгээд сүүлд эгч нөгөө солонгост ирчээ явсан шүү дээ. Тэгтэн би энэ нарны тосыг хэрэглээ. Яагаад гэвэл би өөрөө яг нөгөө хэрэгэлсэн мэддэг учраас ямар гоё вэ гэдгийг нь те ийм зунгаарлцсан хүнд мэдрэмж байхгүй тэгээ гоё чигшэлтэй байдаг учраас би энэ нарны тосыг бол цаашдаа ч хэрэглэн гэж би бодож байгаа. За хоёр дахь маск заа. Эхний маск маань бол одоо энэ цайны модны маск байсан шүү дээ. Хоёр дахь маск маань надад өөрт бол хоёр ширхэг үлдсэн байсан юм байна. Энэ маск. За энэ маск нөгөө батг гардаг хүмүүс заа юу. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд бол нэлээд хэрэгтэй. Хажуудлынх нь энэ эссенцэг гарсан батхан дээрээ түрхээд тэг шууд маска тавьчихдаг байхгүй юу. Тэнгүүд батг нөгөө улаалт өрөвсөлт ерөөсөө нэмэгдэж явахгүй улаалт тэр дороо ингээд гоё айгуу гоё намдаад хончдог. Тийм хончдог. Тэгээ би энэ масканд бол нэлээд хайртай. Би энийг зааж нэг цацаад өгжсэн, хүслэнд өгжсэн, бархсаад өгжсэн. За яг ойр тэрнийхээ 3 найзад бол яг энэ маскнаас ол өгжсэн юм байна. Дараагийн маск маань болохоор 3 дахь маск дууссан. Надад ерөөсөө байхгүй. За энэ маскыг бол 7 хоногтой биш 2-3 удаа хэрэглэхэд яг гоё биднэрт үр дүн гарна. Яадаг вэ гэхээр хамарны нөгөө хар батг хусдаг маск гэхгүй юу? Бас ийм гоё хоёр үе шатлалтай. Ийм гоё маск. Энэ хажуудалд байгаа шингэнийг нь хамран дээрээ дүрхэнгүүтээ энэ хажуудалд байгаа наалтыг нь наачдаг. Тэгээд хусаад авчдаг байхгүй хар батхаа ингээ хусаж аавна. Тэгээд тэрнийхээ дараа би мөсөөр ингэж нөгөө нүхээ агшаах юм уу эсвэл хүүтэн усаар ингээ гоё угаачдаг. Энэ масканд бол би бас нэлээд дуртай. Тэгээд нөгөө 7 хоногт яхаар олон шигээ хэрэгэлдэг учраас айгүй хурдан дууссан л та минийх. Хэрэгжилжсэн маск маань бол энэ маск байна. Энэ бас маш гоё. Чигшлэг бол үнэхээр гоё өгдөг маск. Энэ маскыг хэрэглэж үзье гэж одоо захиалсан. Тэгээд үнэхээр гоё авах юм бол би гоё сториндоо хуваалцсанаа. Би яг үнэхээр надад таардгүй юмнуудыг яг л би өөй надад таарсангүй гэж хэлчихдэг шүү дээ. Угаас үнэн юм чинь те. За. Би болохоор юугаа яатсан байгаа. Одоо энэ нөгөө цагаан сет маань надад маш гоё таарж ирсэн. Энэ миний 2 дахь удаагийн худалдаа авалтын сет тохгүй юу? Эхлээд хэрэглээд дуусаа тэр савнуудаа хайцсан. Тэгээ энэ болохоор ингээ 2 дахь удаагийн худалдаа авалт. Над чиг нөгөө эмзэг арьстай. За ингээд арьс нь улаалт өгөөд эмзэгшээд байдаг. За тэгээд арьстай хүмүүс байх юм бол энэ гоё тохирно гэж би бол бодсон. Тэгээ энэ серум нь бас надад нэлээд таарсан. Серум нь бол одоо байхгүй дууссан. Хальт нэг тусал гарч ирлээ гаран дээр түрхчих. Серум нь бол надад үнэхээр таалагдсан. Тонер нь бас гоё байсан. Тэгээ лошн нь бас гоё байсан. Энэ бол үнэхээр гоё. Нэг тийм бас хүнд мэдрэмж ерөөсөө өгдөггүй. Айгуу гоё арьсанд уусаад шингээд алга болчдөг. Энэ цагаан сетээ би одоо энүүгээр ингээд сольж байгаа байхгүй юу? Энэ ингээд лошн нь байна. Энэ ингээд лошн байна. Энэ ингээд тонер байна заяа. Тэгээд энэ болохоор нүүр угаагч байна. Би Кенгуру момигийн үсний бүтээгдэхүүнүүдээс ерөөсөө хэрэглэж үзэж байгаа байхгүй хэрэглэж үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээд энэ удаадаа энэ хоёр зүйлийг хэрэглэж үзье гэж бодоод энэ болохоор шампунь, энэ болохоор ангижруулагч нь. Ямар худлаач бисаа худлаа арчлаа шүү дээ. Би энийг одоо хаях гэж байгаа. Энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан шампунь байхгүй юу? Өсвөр насны хүүхдүүдийн энэ шампуныг би хэрэглэж ирсэн юм байна. За би энэнд бол үнэхээр дуртай. Энд бол энэ нөгөө би усанд орсныхаа дараа бие чийгшүүлчдэг body lotion ахгүй юу? За тэгэхээр эхлээд нүүр угаагчаа задлцгаая. Энэ яа. Би энэ шарыг нь өштэй. Шарыг нь энэ бас миний 2 дахь савлгаа. Эхнийхийг нь би өвөл хэрэгжилж агаад хамгийн сүүлийнхийг пусаанд 11 сарын сүүлээр би пусаан энтерээр пусаан сөөвөл инчон гэж аялж явж байхдаа энийг дуусгацсан бохгүй юу. Тэгээд энэ ингээд тэрнээс хойш гамж хэрэгжилж байгаа. Одоо 3-2-ыг хэрэгжилсэн. Тэгээд дараагийнх нь болохоор одоо энэ ингээд өөр төрөл.
Cleanser gel гэт. Стогоо. 130 мг-тай энэ бол ингээд тонер нь гарч ирж байна. Өнөр мөнөр байхгүй. Ер нь бол яа ингээ өргөн сетэрэ. За тэгээд шампунь маань байна. Энэ ангижруулагч маань ингээд байгаа. За эдрэг бол ингээд ерөөсөө задлахгүй. Одоо энийг бол задлахгүй яагаад гэвэл би сая энийг нь задлцсан учраас. За өөрийнхөө ширээн дээрээс юу хаях вэ гэж тэнгүүтээ штэ тий. Үнэхээр баярлалаа. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан Kangaroo Momo-гийн шампунь. За энэ биеийн лошн. Энэ хоёр бол үнэхээр гоё байсан. Лошн нь бол ялангуяа чигшил үнэхээр гоё өгчээсэн. Тэгээд нөгөө усанд орчоод энийгээ түрхээд хувцас өмсгөд нэг тийм юм зунгааралцсан мэдрэмж ерөөсөө өгөхгүй байсан. Энэ хоёртоо салахаас одоо хийя баяртай гэж хэлье. За дараагийнх нь болохоор яа харахгүй одоо миний энэ хайртай 2 удаагийн хэрэглээг маань даасан тэ намраас хойш хэрэгэлсэн энэ гоё сет маань байна. Энэ сеттэй баярлаа гэж хэлье, баяртай гэж хэлье. Эдгээр ингээд бүгдээрээ дууссан баггүй юу? За энэ удаагийн одоо Монголоос загсан арьс арчилгааны бүтээгдэхүүнээр маань хамгийн гонигтай зүйл бол яа харахгүй миний хамгийн их хайрлж хэрэгэлдэг баг хүндэлдэг гэхэд болохоор заяа энэ мист маань ерөөсөө ирээгүй. Яагаад гэвэл энэ төмөр савтай зүйл юугаар каргогоор авч явахгүй гээд тэгээд авчираагүй. Одоо энд маань ингээд жоохон байгаа. Энэ хоёр маань ингээд дууссан баггүй юу? Байхгүй. Баяртай гэж хэлье. Тэгээ юм гоё шинэ юмнуудаа арьс арчилгааныхаа ширээн дээр гоё өрье. Эндээ бол би үнэхээр дуртай. Тэр ч утгаараа одоо ингээд сая дахиад нэгийг ингээд захиад авсан. Тэгээ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан батгашилтын эсрэг энэ тос маань бол яа харахгүй үнэхээр гоё тос. Арьс интернет хэсэгтээ бөглж мөглөөд ингээд нэг нөхцөлд ихсгээд байдаг төрлийнх бол ерөөсөө биш байхгүй юу? За тэгээ миний өдөр тутамдаа хэрэгэлдэг одоо энэ дух хамарны тослогийг авдаг ийм цаас бас байгаа. Энэ маань бол ерөөсөө дуусаагүй запас надаа угаасаа байгаа. Тийм болохоор Монголоос захиагүй. За эндээ бол би бол үнэхээр угаасаа хайртай. Энэ нэг ийм гоё тос байдгийн. Энийг бол дараагийн удаа өөрөө Монгол явахдаа авна эсвэл дараагийн удаа захихтаа баг энийг хэрэглээд дуусчих واخа. Заримдаа би шөнө унтахдаа энэ тосыг түрхээд унтчихдаг байхгүй юу? Арьсанд чигшил маш гоё өгдөг. Тэгээд ийм халууд үгээд байгаа, эмзэгшгээд байгаа ийм улаалттай арьсыг маш гоё тайвшруулж өгдөг. Усанд сэлдэг спортоор хичээлдэг хүмүүст бас нэлээд тохиромжтой. Одоо 100 болж гин. Тэгээд нэгийг авсан бахад одоо их савлгаан том болохоор гэр бүлэрээ тэр чигтээ гоё хэрэгжилчих болно. Халуун орон руу явах гэж байгаа бол ялангуяа энэ тос нэлээд хэрэгтэй. Арьсны температурыг ингээд гоё бууруулж ингэж гоё өгдөг. За тэгээд шинээр туршиж үзэх миний угаагч бол энэ байна. Энэ угаагчтай бол би үнэхээр 100% сэтгэл хангалуун байдаг. Би сүүлд энэ угаагчнаас том нагаз зэгчтэй аваад авч өгсөн. Тэгээд дууссан. За миний ер нь хэрэглэхээ болцсон байгаа бүтээгдэхүүн. Гэхдээ дуусаагүй байгаа. Энэ болохоор нөгөө батганы эссенц гэдэг, батганы бал гэдэг нэг юм эссенц байдгийн батг гарсан дээрээ ингээд тусаагаад хэрэгэлцдэг. Энийг бол ерөөсө хэрэглэхээ болцсон байгаа. Гэхдээ дуусаагүй байгаа учраас энэ ингээ байгаа. За баярлалаа миний арьс арчилгаатай хамт байсан худлаа. Арьс арчилгааны маань ширээний бүтээгдэхүүнүүдтэй танилцуулгатай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Энд хүрээд бичлэгээ өндөрлөе. Баярлалаа.